хитэ атсахнаас олж одоо хүний аим алах, хүний аймд хөргөн шивдэ гэдэг лөө. Нэг тиймэрхүү юм болоод байгаа юм шүү. Бид нар ч одоо нөгөө нүүрчтэйгээ хариуцлага ярих энэ тэр юмны байхгүй болоод тэрний хооронд одоо энэ гэрээ нураах нь л дээ. Бисаа жом алах гэж. За төрийн байгуулалтын байнгын хооронд асууя. Танах чи юу л хуралдаад ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн хүмүүс чинь сая дэмжиж ах шүү дээ. Энд ч одоо юу юм бэ? Заллий юм уу? За тэрийг нэг тодорхой тайлбарлачаарай. За би бол өчигдөр харлаа. Тэгээ өнөөдөр бол одоо ажлын цагт 10 цагт нь хурж ирээд хуралд нь суулаа. Тэгээ бүлгийнхаа шийдвэрийг дагаад конопод харлаа. Тэгээд бүтэн нэг өдөр бол тамаллаа шүү дээ та нар бол. Монголын ард түмнийг шөнө өдөргөө унтуулахгүй ингэж болохгүй шүү дээ. Ийм бүдүүлэг байж. Би одоо нэр усыг хэлээд явах уу? Ойлгоорой тэргээ. Ахаад нэг ийм ямаарг байна. За тэгэхээр асуудлыг урьдчилахын тулд энэний дараа одоо би бол арчилд итгэдэг. Энэ хоёр том гүрний дунд Монгол улс арчилсан засаглалтаа байх ёстой. Энийг би үгүй болгочихын тулд энэний төлөө явж байна. Энэ парламентын засаглал хууийн өмч, шудрах шүүх, кампани, төлөө зах зээл энэ юмыг арга болгочихын тулд бид нар хичээж байна. За тэгээ их хурлын дараагаас асууя. Би бол таны огцруулах 63-т ч вэ хэдэн зурсан. Нөгөө хин чилээ даанч та удваа гэдэг шиг яас их удаж байна. Би таныг өөрөө одоо эртхэн гарч ирээд ингээд бас энэ юм аа яачих юм болов гэсэн чинь тэгээ заавал тэрэндээ хүрчээж ингэх шаардлага байсан юм уу? Тэрийг та нэг хэлээ тайлбарлаад өгье бодоорой. Тэгээ яагаад ийм болчихв гэдгийг чи бас сонирхож байна. Би таныг бол одоо эхлээл дөнгөж хэл аванд оронгууд л за гарч ирээд би энийг төдгөлзээд өгчөө. Арчилсан намын шаардлага бол ихтэй тэр институшн гишүүнийг та нэгтгэхдээ бол их хурлын даргаыг бол огцруулаг гээгүй шүү дээ. Төдгөлзье гэсэн. Тэгээ хүлээгээл. Байхгүй. За өчигдөр ч гэсэн энэ хоёр шийдвэрийг ахиж баталгаажуулахдаа би тэр 34 гишүүний одоо арай шийдвэр чинь зөв. Гэхдээ цаг нь олоогүй байна гэсэн. Тэгээ санал гаргасан нэг гишүүний нэг нь би. Тэгээ хараад байхад бол ерөөсөө энэ улс орныг дуусгах нь л дээ. 35 жилийн өмнө бидний сонгосон одоо хүртэл явж байгаа энэ зам бол хэдхэн өдрийн дотор байхгүй болох гэж шүү дээ. Ингэж бид нар болохгүй л дээ. Бид нар энэ тангим дотор асуудлаа шийдээд тэгээ дараагийн тэр үндсэн хуулийн субъектууд нь ажиллах хэрэгтэй байна. Монгол улсын ерөнхийлөгч бол одоо 6 жил нэг удаа сонгогдож байгаа. Тэр хүн мэдээж зэрэг тэр 20 моригоо тавих бах. Эсвэл тавихгүй юм уу? Тэр өөрийнхөө үзмжийг шийдэх асуудал баг. За дараа нь цэц байгаа. Тэнд бас нэг хэдэн хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс одоо сая үндсэн хуулийн зэцлэр маргаа үсгэлээ гэж ярьж байна. Энэ асуудлуудыг ингээ хурдан төргөн шийдээ явуулчмаар байна. Тийм учраас орж ирж байгаа шүү. Та нарыг их барлаа хүлээлээ. Тэгэхгүй бол одоо гадаа асуудлууд их сунжирсан байна. Их одоо хоримтлагдсан байна. Та нарын сандал суудлын ширээний хэрүүлчин гэтэрсэн байна. Би нэг ардын намынхан та нарыг бол нэг тавлаад ах сонирхол алга. Ийм болчих, тийм болчих гэж. Танаа намайг дотоод асуудалд оролцох хүсэл алга. Гэвч танаа намайг санхүүжилтийг Монголын ард түмэн тэр чигээр нь хийж байгаа шүү дээ. Тэрний нэг нь би. Учир нь очроо урдхан шиг олдоо. Та нар ч гэсэн аятайхан байвал зүгээр биш шүү дээ. Бид нар ч гэсэн аятайхан бай. Тэгээ Монгол улсаа нэг аятайхан шиг хамтдаа аваа явуулмаар байна шүү дээ. Тэгэхгүй би зүгээр яг гишүүдээсээ нэг зүйлийг бас асуухыг хүсэж байна. Энэ дотор бас янз янзын асуудалтай нэр холбогдол хэвлэлээр гүтгүүлэл янз янзаар бичүүлдэг гишүүд бас зөндөө л олон байгаа. Тэгээд одоо хэвлэлээр бичүүлсэн гишүүн болгон төтгөлзөө шалгуулах ёстой гэдэг ийм зарчим өнөөдрөөс эхэлж надаар эхэлж байгаа юм болов уу гэж би харж байгаа. Би түрүүнд хэллээ. Ямар ч хуулийн байгууллагаар шалгуулаагүй, альва шатны шүүхийн байгууллагаар гин буруутаа гэдгийг тогтоогдоогүй, Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдэлж байгаа намайг шалгагдаагүй хэрэгтэй буруугүй гэдгээ нотолж ир гэдэг шаардлага тавина гэдэг энэ арчилсан Монгол улсад 21-р зуунд байх ёстой хандлага юм уу гэдгээс би асуултаа эхлэмээр байна. Хоёрт нь парламентын засаглалтаа улсын парламентын дархлаа гэж нэг чухал зүйл байдаг. Парламентын дархлаа нэг гишүүний бүрийн эрхээс бүрддэг гишүүн бүрийн. Гэтэл энэ гишүүдийн бүрийн эрхээр дамжуулж парламентын дархлаанд халдах оролдлогууд магадгүй олон талын оролцоотойгоор хийгдэж байгаа энэ үйлдэлүүдийн нэг томоохон жишээ
энэ удаагийн хохирогч нь миний бие гэж би өөрөө үзэж байгаа. Хэрвээ би ямар нэгэн байдлаар хуулийн байгууллагад шалгагдаад шүүхийн байгууллагаар гин буруутаан тогтоогдсон бол би энэ өргөдлөө өгөөд тайлбар хийгээ сууж ирэх ёс суртахуун надад байхгүй. Харамсалтай нь ийм зүйл болсон. Тэгэхээр одоо яах юм? Миний дараачаас эхлээд тэр гишүүн тэрнтэй холбогдсон байна. Чи явж түтгэлзэж шалгуул гэдэг ийм зарчим руу парламентыг шилжүүлэх юм уу? Цаашлаад энэ парламент өөрөө дархлаагаа алдаж Монгол улсын парламентын тогтолцоо, парламентын ардчлал үгүй хийх тэр зам руу бид явах юм уу гэдэг асуултыг би эрхэм гишүүдээс би асуухыг хүсэж байгаа. Миний хувьд парламентын спикерээр сонгогдсон цагаас эхлээд олон намын оролцоотой парламентын төгөлдрчлийг бий болгох, шинээр төлөвших, энэ шин тутамд бий болсон тогтолцоо бодиттой амь орох, Монголын ард түмний тавьж байгаа тэр олон шаардлагуудыг хангаж чаддаг байх, олон намын оролцоотой болсноороо олон талын хүсэл сонирхлыг илэрхийлж чаддаг байх гэдэг энэ зарчмууд дээр л төвлөрч ажиллаж байгаа. Гэхдээ миний хувьд олон гишүүд маань буруу ойлголт авч гэмт хэрэг толбогдсон мэтээр ойлгож түтгэлзэн шалгуул гэдэг шаардлагыг тавьсан учраас миний хувьд ёс суртахууны хувьд санаачилгаа гаргаж өргөдлөө өгье. Надаар дамжуулж парламентын засаглалд аюул учрах нөхцөлийг бүрдүүлэхгүй байя гэдэг ийм санаачлагын үндсэн дээр би өнөөдөр өргөдлөө өгөөд улсын их хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй гаргасан байна. Ер нь өндөр албан тушаалтын ямар нэгэн хил аманд орвол тэгээд шалгуулдаг байх л ёстой л доо. Хууль хяналтын байгууллагад бид нэр итгэж байгаа бах, шудрах шүүхтээ итгэж байгаа бах. Энэ бүх одоо хуулийг тогтоох энэ зүйлийг бид нар л хийж байгаа шүү дээ. Тэгээ иргэдээ болохоор очиж шалгуул гэдэг, өөрснөө болохоор тэгдэг үү? Ийм байж болохгүй. Арчилсан улс оронд байдаг энэ юм руугаа л бид нар явна. Өөрснөө эхлээд шалгуулцдаг байх. Тэрний ёс суртахууны хэмжээгээр тодорхойлогдно. За Васака тодруулъя. Та би ингээ огцорноо, би эсвэл ингээ шалгуулнаа гэ ингэж хэллээ. Тэрнийхээ дагуу бас засгийн газар унах ёстой гэж хэллээ. Зандаа шатар огцрох ёстой гэж. Ерөнхий сайд. Яагаад тэгж хэлэх болов? Ямар хөвшил шалтгаан байна? Барьцж байгаа юм уу? Эсвэл энэ засгийн газар буруу ажил хийсэн юм уу? Энийг та нэг тайлбарлаад өгөөч надад. За хүлцэл өчий одоо чуулганы танхимд бас намын асуудал яриад их төдийлөн зохимжтой биш байдаг. Бидний маргаан өнөөдрийг хүртэл намын даргын сонгуульд нэр дэвшснээс үүдэлтэйгээр энэ хүртэл явж ирсэн. Тийм учраас миний хувьд өчигдөр улс төрийнхөө байр суурийг илэрхийлж мэдэгдэл хийхдээ энэ маргааны нэг хэсэг болсон 2 хүн хоёулаа огцроод өнөөдрийн төрийн ажлыг доктортой хэвээ явах нөхцөлийг нь хангаж өгье. Төрд биднээр тутахгүй. Бид харин өөрсдөө асуудлаа нам дотроо шийдэх ёстой мó гэсэн ийм байр суурины үүднээс мэдгэл хийсэн юм аа.